Хууль төгөж байгаа хэдий ч хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг урт хугацаанд төлөвлөх эдийн засгийн түншлэлийн хэлцээр батлагдсан тул бид цаашид харилцан этгэлцэхэд ямар нэгэн бэрхшээл учрах ёсгүй юм гэж Улсын их хурлын даргын холбыг Япон улсад ажиллах үеэр тул улсын парламентын төлөөлөгчдийн танхим дарга Ошима онцолсон юм. Өнөөдөр Монгол-Японы хамтын ажиллагаанд бас нэгэн шинэ хуудас нээх санамж өчигт хоёр улсын засгийн газрын сайд нар гарын үсэг зурлаа. Монгол улс 170 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Дэлхийд дахинаа нүүрсний хэрэглээг багасгах талаар маш олон байгаль орчин судлаачид, шинжээчид бол нүүрсний хэрэглээг багасгах тал дээр хүчтэй эсэргүүцэж тэмцэж байгаа. Яг энэ үед Япон улс нүүрснээс 1 грамч хог үлдээхгүй байх, 1 грамч хортгийг ялгаруулахгүй байх технологиг нэвтрүүлсэн байдаг юм байна. За яг энэ технологиг манай улс нэвтрүүлэхээр Японы засгийн газар сайд дөнгөж сая Шинзо Абегийн өргөнд гарын үсэг зурлаа. Энэ бол өмнөх зүйлүүдээс юугаар ялгаатай юм гэхлээр хятадтай бид бол зөвхөн нүүрсийг хийжүүлэх гэсэн технологийн талаар ярьж байсан юм. Энэ хийжүүлэх асуудал нь бол яагаад зогсон байдалд орвоо гэхлээр дэлхийн түүхийн нефтийн үн их унлаа штэ. Тэгэхээр эдийн засгийн хувьд бол бас боломжгүй болоод ирж байгаа. Өөрөөр хэлбэл эрчим хүчний их усруудын хоорондоо өрсөлдөөн явагдаад байна л да. Тэгэхээр бол хязгаар нэгэн цагт энэ түүхийн нүүрс түүхийн нефтийн үн ахаад ирэхдээ бол эргээд нүүрсийг боловсруулах эсвэл замрыг ашиглах асуудал бол дахиад анхаарал илүүд орж ирнэ. Тэгэхээр энэтэй параллельны бид нар энэ өнөөдөр энэ нүүрсийг шинэ нүүрсний цэвэр технологи гэж ярьж байна тийм үү? Энэ бол нүүрсээ хийжүүлээд гарсан хийгээр нь эрчим хүч үйлдвэрлэх. Өөрөөр хэлбэл хийгээ цахилгаан станцад ашиглах. Ийм ялгаатай юм байна. Японы талаас өндөр технологи үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг татахад тавигдж байгаа хамгийн чухал шаардлага нь ажиллах хүч байсан. Тийм учраас ажлын хариуцлага хүмүүжлтэй болох Япон маягийн үйлдвэрлэлийн горимд суралцахад зориулсан Японд дадлагжигч ажилтан олноор явуулах санамж жишг байгууллаа. Санамж жишгт хөдөлмөрийн сайд Баяр сайхан Япон улсын эрүүл мэнд нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн зөв сайд Шизуоканаар гарын үсэг ирсэн юм. Монгол улсын мэрэгжлийн ур чадвараа дээшлүүлэх дадлагжигч залуусыг Япон улсад олноор нь хүлээж авч Япон улсад дадлагжуулах энэ хоёр орны засгийн газрын хоорондын анхны санамж гарын үсэг зурлаа. Энэ цаашдаа Монгол улсын үйлдвэржилтийн энэ 90 үе эхэлж байна. Үйлдвэржилтэнд ажиллах мэрэгжлийн ур чадвартай залуусыг бэлтгэх эхний алхам хийгдээ гэж бодож байна. Ингээд айл болгоноос нэг хүн ирээд ажиллаад богино хугацаанд юмаа сураад эргэж буцаад бусж ирээ залуучууд байна. Бүтээн байгуулалт хийх тийм ээ. Улс орноо хөгжилтэй орн болгох, ийм хувь нэмрээ оруулах энэ үе таалгыг нээж өгсөн гэж ойлгож болно. Тунгадахгүй хөдөлмөрийн яамнаас дадлагжигч ажилтнуудыг бэлтгэх Япон хэлний сургалтанд бүртгэж эхэлсэн. Өндөр хөгжилтэй Япон улсад дадлагжигч ажилтан бэлтгэх яриа хэлэлцээ олон жилийн турш өрнөсөн боловч өнөөдрийг шиг ажил хэрэг болж байгаагүй. Санамж жишг байгуулснаар анх удаа Монгол улс анхны ёсоор өндөр техник технологитой Япон улсад нарийн мэргэжлийн дадлагжигч ажилтан ямар нэгэн тооны хязгаарлалтгүйгээр бэлтгэх боломжтой.